Кофений үнэртэй дулаан яриа, энгийн сэтгэлд дотн түүний амьдралын түүх, бодол сэтгэл туулж амссан сургамжийг хамтдаа мэдэрч сонсъё. Энэ бол Radio and Coffee. Таныг сэргээж, урам зориг руу хөтлөх цаг эхэлж байна. За бүгдэнд нь өглөөний мэнд Radio Coffee нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 1-р эфирт маань хөтлөгч Саки, чай нарийн дор хүндэт зочинтой өглөө хөгтөж байна. За зочноо танилцуулъя та бүхнийхээ өмнө Франц орон судлаач Ананд гэж. За Франц Ананд харваас царай хүртэл Франц царайтай соёлж боловсон ийм сайхан залуутай хамтдаа өнөөдөр кофе унгаа сонирхолтой яриа өрнүүлж түүний амьдралаас хамтдаа бас суралцах, сонсох, нэгийг тунгааж хоёрыг бодох гайхамшигтай цаг эхлэж байгаа да. За хөтлөгч миний би баяртай байна гэж. За манай Ананд та өөрийгөө танилцуулаач бидэнд. За ямар ч үсэн гэр бүлийн радиог үзэж сонсож байгаа бүх үзэгчдийн өдрийн мэнд хүргэе. Мөн өөрт ч бас мэнд хүргэе те. Баярлалаа. Тэгээ нэвтрүүлэгт урьж оролцсонд баярлалаа. За би бол одоо Франц орон судлаач гэдэг мэргэжилтэй. Ерөнхийдөө энэ мэргэжил бол Монголд маш цөөхөн ийм мэргэжилтэй байж байгаа. Тэгээ ерөнхийдөө Монгол Улсын их сургуулийг Франц орон судлаар төгссөн. Тэгээ одоо Францын Бордо гэдээ хот сонсч ирсэн үү? Би ч одоо багаас мазаар л явж ирсэнээс Европ руу л явж байгаагүй. Нөө виногроо алдартай Бордо гэдэг юм хот байгаа. Тэрэнд бакалавраараа сураад төгсөөд дараа нь магистраар Парисын их сургуульд суралцаад сая стратегийн чиглэлээр төгсөөд тэгээ Монголдо дөнгөж саяхан ирчээд байж байгаа. За ямар тэгээд манай Андон үнэхээр бас мундаг залуу байна. Би тэр нэг сая товчхон нэг юм ярилцах тэр агшинд л надад сэтгэлдэл төрүүлж байгаа байдал ямар тийм мундаг бахархмаар залуу вэ гэж л бас бодож байла. За энэхүү сонсогч нар маань 104.5 болон 84.5 дээр суугаад тааруулсан сонсогч танд бас Facebook-ээр 104.1 гэр бүлийн радио 104.5 84.5 гих Facebook пэйжээр маань дамжуулаад та бүхэн бас сонсож болох байгаа шүү. За Антайгаа сайхан ярилцж байна. Энэ ярилцлага эхлүүлэхдээ манай Ананд маань ер нь Монголд сурсан биз дээ. Хамгийн ихлэ бакалавра тий. Энэ бакалавра болохоор Франц орон судлаар төгсөнгүүтлээ шууд тэгээд л яг л сонгосон мэргэжлийнхаа дагуу шууд үргэлжлүүлээд явж байгаа гэдэл харагдаж байна тий. Янзтай. За тэгэхээр Ананд маань ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов? Яагаад энэ Франц орныг судлахаар шийдэв? Яг хизээдээ энэ шийдвэрийг гаргаад үүгээрээ одоо 10 гаруй жил үл тий өрнүүлж байна. За би Франц хэлийг соёлыг ерөөсөө би сонгоогүй шүү. Тийм үү? Франц хэл соёл намайг сонгож байгаа байхгүй. Яа. Янзтай. Тэгэхээр ерөөхдөө за ярих юм бол маш урт түүх болно те. Гэхдээ ерөөхдөө одоо баг байхаас ахуулаад ийм цаанаасаа л Франц хэл соёл гэдэг чинь өөрөө маш романтик. Яг үнэ. Маш уянгалаг те. Манай одоо энэ радио сонсож байгаа хүмүүс ч гэсэн Франц гингүүтэл дотор нь аюу гоё хүний ингээд ийм нэг хөгөлдөг юм биш. Одоо цаа өглөө маш гоё хөгжим дуутай ингээ те өглөө ихлүүлж чинь те үзэгчдэг амт. Тэрэн шиг одоо Франц хэл соёлч гэсэн намайг гоё тийг хөгөлдөг те. Яа тэгэхээр Франц хэл соёл гэдэг ингээ бодонгот цаанаасаа л нэг тийм их шиглэнтэй. Хайр дурлалын хот шүү дээ. Тэ хайр дурлалын улс дээ. Тэгээд Франц хэлтэй ерөөхдөө одоо relationship үүсгээд тэ 14 5 жил 14 жил болж байгаа юм байна. Тий. Тэгээ 14 жил одоо Монголд бас яг Францууд Монголд ирээд аялаад явангууд Монгол орныхоо түүх, соёл, эдийн засаг, нийгмийг одоо Француудад бас гайхуулж тэр хүмүүст бас Монгол улсаа танилцуулаад ингээд явсан ажил хийж байгаа. Тийм. Тэгээ дээрээс нь Франц хэл соёлтой ерөөдөө Францын дуу хөгжим, кино урлаг, философи, Францын уран зохиол, за тэр тусмаа одоо Францын хоол. Одоо энэ талаар одоо 60 гаруй нэвтрүүлэг хийсэн. Тийм үү? Тийм. Одоо нөгөө Монгол Францын соёлын төв гэж байдаг байхгүй. Тэрэн дээр соёлын төсөл дээр нь ажиллаж байхдаа би өөрөө нэвтрүүлгээ контентоо санаачлаад монголчуудаа яг ийм соён гэгэрлийн нэвтрүүлгүүдийг хийдэг гэсэн байхгүй. Тийм байна тий. Өөрөөр чи яг ингээд дэлгэцээр харсан чи яг нэг л танил
зүрхэнд ойр хүн биш шүү. Яг тийм болоод өнгөрсөн одоо хугацаанд уран нэвтрүүлгийг хөтөлж гаргаж ирсэн байна. Өмнө хаана аль телевизэд ажиллаж ирсэн бэ? Өмнө Тэнгэр телевизэд ажиллаж ирсэн. Тэнгэр телевиз. Тийм баг тий. Тэгээ яг нөгөө хүмүүс аягүй гайхдаг байхгүй. Гэхдээ чи одоо Франц орон судлаач мэрэгжилтэй бичиж тий. Одоо дээрээс нь яагаад ийм телевизийн салбарт оров? Тэгээ яагаад ийм хэвлэл мэдээллийн салбарт оров гэдээ асуудаг. Тэгээ энийг ярих юм бол маш сонирхолтой түүх гарч магадгүй. Юу вэ гэсэн чинь бас сонирм байгаа үстэй тий зүгээр ингээд хэвлэл мэдээллийн салбар руу хөндлөнгийн хүн яваад орно гингүүт. Би нэг 2014 онд Францд Парист болж исэн нэг одоо олон улсын залуучуудын уулзалт чуулга уулзалтанд яваад ичихгүй. 14 онд. Анх удаага Парист очиж байгаа шүү дээ. Чинь баг 3-4 жил ингээд Парист очихсан гэсэн нэг мөрөөдөл тээцэн Парис руу ингээд онгоцсон суугаал. Тэгэл Парисын Шарл де Голле гэдэг онгоцны буудлын дээр буух тэр мэдрэмж энэ чи өөр хүнийг бол үнэн гоё. Тэгээд олон улсын залуучуудтай яг хүрээлэн буй орчны сэдвэр ингээд хуралд оролцоод Монгол их орноо төлөвлөд оролцсон чинь залуучуудын яг дэлхийн залуучууд бас тэр чинь 189 орноос ирсэн залуучууд донд хөлдөн чирэгдэд болтгоо. Тэгдэж шүү. За юунд хөлдөн чирэгдсэн бэ гэхээр Франц хэлээрээ ерөөсөө биш. За. Мэдээлэлээр. Яагаад гэсэн чинь тэр залуучууд үштэй. Ингээд юм байна. Маш их одоо болж өнгөрч байгаа. Одоо мэдээллийг хоорондоо ярилцдаг юм байна л да. За Чили улсад өнөөдөр ийм болсон байна. Гэлтэй. За Аргентин улсад яг өчигдөр ингэсэн байж штэ гэлтэй. Эдийн засаг, нийгэм зав, уурлаг, соёл, кино, спорт, аялал жуулчлал тий. За одоо жишээ нь Танзани улсад аялаад ирсэн залуучууд хоорондоо ярьж байгаа байхгүй. Тий. Дээрээс нь Бразил улсад өчигдөр одоо чинь ийм үйл явдал боллоо гэл те. За ерөөдөө ирээдүйн прогноз нь ийм байна гэдгийг ч юм уу. Ерөөдөө ийм танин мэдхүүн мэдлэг маш өндөртэй. Тэгээ дээрээс нь одоо болж байгаа үйл явдлыг болон болж өнгөрсөн одоо дэлхийн түүх бас айгүй өндөр мэдлэгтэй. Тэгэхээр ерөөдөө нэг Монгол залуучууд бидэрт нэг дутагдаад идэг зүйл нь юу вэ гэхээр бид нар одоо энэ сошиал өөрчлөлт мэдээллийн одоо энэ сайтуудаарч байдаг юм уу те юу болж байгааг мэддэг сонирхдаггүй те ерөөсөө сониуч биш тэр хүн чинь өөрөө сониуч биш байгаад байх тусам тань мэдхүү мэдлэг байхгүй байдаг шүү те тэгэхээр дэлхийн залуучуудтай бид хөл нийлүүлэхийн тулд Монгол залуучуудад ийм тань мэдхүү мэдлэг хэрэгтэй байна сониуч байх хэрэгтэй юм байна мэдээлэлтэй илүү ойрхон байх хэрэгтэй юм байна тэр нь яаж байгаа вэ гэхээр яг товчлоо ярих юм бол мэдээллийг хоорондоо солилцсон гэдэг тэр тухай илүү гүнзгий ярих хэрэгтэй юм байна л да. Тэгээд өнгөч хүний логик сэтгэлгээ тэ анализ чадвар маш олон юм бидний анзаарахгүй байгаа тэр чадруудыг хөгжүүлт юм байна. Өөрөөр хэлбэл тархи гэсэн. Тэгээ энэ Монгол залуучуудыгаа энэ мэдээлэлтэй ойр байгаасаа гэдэг хөлбөдлийн салбарт орж ажилласан 2 жил. Аргагүй яг нэрээ бас тэх юм байна те тэр зүйлийг харж байгаа. Миний өчсөн Филиппинд бас 16 гэр бүлтэйгээ очиж сурж ирсэн. Тэгээ манай ангид болохоор 42 улсын оюутнууд хамт суралцаад тэнд им ялгарл үүсээд ирсэн. Зүүн өмнөд Азийн арай нэг юм өөр нэг хэсэг бүлэг залуучууд, за Европын орны залуучууд, тэгээд Америк нэг юм өөр хэсэг залуучууд ингээд хид хідэн crew үүсээд ирсэн. Тэгээ би ямар сони юм бэ? Яг тэр үед би өөрөө нэг мэдрэмж авсан. Би яг дэлхийн хөдөө яг хөдөөний нөхөр шиг ч юм уу юу гэдэг чинь те ярилцж байгаа сэдв мэдв нэлээд өөр. Тэгээ цар урэ те. Тэгээ дээрээс нь миний англи хэлний төвшин нэлээд за дунд хэмжээний те. Тэгээ очиод ярингуул зарим талаар ингээ ойлгохгүй юм чинь. Тэдний мэдээлэлээ солилцож байтал би ер нь хүмүүс ийм ярьд юм байна. Би ер нь бас өөр юм. Тухайд болохоор би нэг юм бодсон. Би нэлээд өөр юм. Би ер нь мэдлэггүй юм байна. Би ер нь ийм сонирхдаггүй юм байна. Надад л ноо байна гэж бодоод исэн чинь асуудал энэ гэсэн юм шүү дээ тий. Тэгэхээр яалч аргагүй хэвлэл мэдээлэл рүү орж тий залуучуудад энэ мэдлэгийг хуваалцахаас өөр сонголт авахгүй болчихж шүү дээ. 2 жил. Тий. Тэгээ одоо яг Францаас Монголдо ирээд тэгээ яг нөгөө монгол залуучуудаа зориулаад Францад хэрхэн суралцах вэ гэдэг тийм зөвлөгөө өгдөг. VIP зөвлөгөөнүүдийг өгдөг. Тэгээ мэдээж би ч одоо маш цаг завгүй байгаа учраас өөрийнхөө цаг хугацаа хөдөлмөрийг бол жоохон үнэлж байгаа тийм. Тэгээ дээрээс нь монгол залуучуудаа бас өөрийнхөө нөгөө хүн юу байдаг шүү дээ нэг юм хаалга нээсэн үуч энэ хаалгыг яг ингэж нээдэг юм байна. Тэгээд бусад монгол залуучуудаа хаалга нээх гэдэг яг Монголоор телевизэд ажиллахынхаа өмнө одоо Монголын
Монгол дахь Франц хэлсэн сайдын яамны харьяа Campus France төлөөлөгчөөр ажиллаж байсан байхгүй юу? Өөсөө. Тэгээ одоо ч гэсэн яг хуваараа Монгол залуучуудаа одоо Францад суралцах зөвлөгөө мэдээллийг харамгүй өгж байгаа. Тэгээ яагаад гэвэл хүн бусадтай мэдээлэлээ хуваалцах хэрэгтэй тий. Тэгээ дээрээс нь би нөгөө хүн чинь мэдгүйгээсээ болж их алдсан юм биш. Яг. Яа тэгэхээр би нөгөө Монголдо бакалаврын зэрэг эзэмшчээд Францад дахиад бакалавраар сурсан байхгүй. Яагаад гэвэл мэдгүйгээсээ болоод. Яагаад? Яг тэ нөгөө хүн дутуу мэдээллээ нэгдүгээр цуглуулж байна. Хоёрдугаарт одоо туршлагагүй хүнээс зөвлөгөө авч जैन те. Надаа өгжсэн мэдээлэл өгжсэн хүмүүс нь болохоор Монгол Францад үгүй Монгол бакалавр эзэмшсэн хүн Францад дахид бакалавраар сурж болохгүй гэдэг те. Болдгол юм бэлээ л дээ те. Очиж зураад би 3 жилийнхээ цаг хугацааг алдсныхаа дараагаар болдгийм байна гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээд над чиг одоо ингэж юм цаг хугацаа битээ алдаасаа те. Туршлагатай хүнээс нь зөвлөгөө мэдээлэл авдаг байгаасаа. Тэн дээрээ тэгэх юм бол бид нар нөгөө цаг хугацаа мөнгө санхүү маш их хэмнэн те. Тин чи одоо нөгөө гадаад суралцахад төлбөр мөнгө гай өндөр гарна шүү дээ те. Тэгтээ яг нөгөө нэг тэр нь зарцуулж байгаа цаг хугацааны алдагдал гэдэг юм чи аюу өндөр шүү дээ те. Дараа нь одоо яг одоо нийтдээ 1900-аад залуучуудад Франц суралцах зөвлөгөө өгсөн байна. Сайн янзтай. Тэгээд болж штеп. Францын соёл, кино, урлаг, философи эдрийг бүгдийг нь хүртэл бас яг монголчуудаа тий нөгөө авахын аваад хайхын хайна гэдэг шиг. Одоо Францын соёлд бол авах юм зөндөө байдаг. Дээрээс нь яг танаа нөгөө гэр бүлийн радиог ингээд би аюу гой хүлээж авсан л та. Яагаад гэвэл хүний амьдралд гэр бүл гэдэг зүйл маш чухал. Маш үндсэнтэй зүйл. Франц хүмүүс бол гэр бүлээ маш их чухалчилдаг. Бид нар нөгөө Европыг харахаараа л өнгөцгөн нөгөө нэг настаа өндөр настаа хүмүүсээ орхигдуулцдаг ийм баба хүмүүс гэж боддог, төсөөлдөг байж магадгүй. Гэхдээ яг дунд нь ороод амьдраад үзэхэд Француудчиг гэр бүлсэн хүмүүс байхгүй. Тийм үү? Тийм шүү дээ. Одоо жишээ нь оройны хоолн дээр монголчууд хоорондоо яаж гэр бүлээрээ хоолдог вэ гэд хэдүүлээ нэг төсөөлөд үзээ л да тий. Ихэнх нь бол тэгэл тустай хоол аваад фижигчж байна. Тэгдэг те. Ерөнхийдөө ширийн судаг нь бол цөм шүү. Би одоо 14 жил одоо гайд хийгээд Француудыг дагуулад Монгол орноор ингээд дагуулаа явж байгаа байхгүй юу? Тэр монголчууд яаж хоолдог, Францууд яаж хоолдог яа ингээд нүдэрээ хараад ингээд байж байгаа байхгүй юу? Тэр Францууд бол ерөнхийдөө илүү гэр бүлсэг хооллох соёл маш өндөртэй. Нэг хооллоход оройны хоолн дээр бол ерөнхийдөө 3-5 цагийг зарцуулна. Орой болгон шүү дээ. Гэтэ би гэр бүлийн тухай ярьж байгаа. Мэдээж нөгөө нэг 20-30 насны яг эд суралцаад юм уу хөдөлмөрлөө явж байгаа залуучууд бол эсвэл ганц бие хүмүүс бол арай өөр асуудалтай. Тэгвэл ерөөхдөө маш их гэр бүлсэг оройныхоо хоолн дээр бүгд ширээний ард гэр бүлээрээ суугаад хоол иддэг. 100 шидэн. Эхлээд аперитив гэдэг те. Одоо нөгөө хоолны өмнөх амттай идэн те. За тэгээд 100 шидэн үндсэн хоол идэн, бяслаг идэн, жимс идэн, десерт идэн, кофе ууна гэдэг. Айгуу сонио. Оройны дээр кофе. Оройны 20-21 цагийн хооронд кофе уудаг. Тийм сонио хүмүүс шүү дээ те. За энийг тайлбарлал маш их юм болно. Тэгтээ ерөөхдөө тийм гэр бүлийнхээ тэр нөгөө оройны хоолны цаг бол гэр бүлийн цаг гэдэг байхгүй. Гэр бүлэрээ бие бинийгээ сонсох цаг, бие биентэйгээ ярилцах цаг. Тэр тухайн өдрийн болж өнгөрсөн үйл явдал сонин хачин юу те тэр тусмаа хүний амьдралыг баялаг болгоод дээрээс нь ярих юмтай те. Одоо жишээ нь хүн өглөө гэрээсээ гарахтаа нэг чихэр кармалж аваад хүнд өгнө гэж боддог бол Францууд бол гэрээсээ гарахтаа би гэр бүлийнхэндээ сонио хачин зүйл ярихын тулд би өнөөдрийг аягүй гоё өнгөрүүлнэ гэж ярьж байна. Яа, ямар гоё зориг бай. Гоё зориг байгаа үстэй те. Тэгээд орой ирээд гэрийнхэнтэйгээ тэр зүйлээ болж өнгөрсөн зүйлээ хуваалцсан. Яа. Тэгээд тийм учраас Франц хүмүүс дэлхий дээр хамгийн ядал явдалтай амьдардаг хүмүүс. Дэлхийгээр маш их аялдаг хүмүүс. Дэлхийн одоо аялал жуулчлал Парис хотод жишээ нь 80 сая жуулчин жил болгон ирж байгаа. Дэлхийн хамгийн номер 1 одоо жуулчин очиж үздэг газар те. Тэгээ яагаад гэд утсан чинь Франц хүмүүс өөрсдөө гэр бүлээрээ маш их аялдаг, аялж мэддэг учраас өөрсдөө аялал жуулчлалыг тэгж хөгжүүлж байгаа байхгүй. Энэ дээр бас ярилцах юм зөндөө байна те. Одоо жишээ нь Монголд бол аялал жуулчлал хөгжиж ил яваа тий. Тэн дээр за Франц орон судлаачийн хувьд дүгнэх, цэгнэх олон зүйлсүүдийг ажиглаад Монголдо хөрсөн дээр буулгах олон бас зүйлсүүдийг ажиглаж байгаа. За дээрэс нь бас дурдж ирсэн тий. Олон улсын аялал жуулчлалын төслүүд дээр ажиллаж ирсэн гэхээр өөрт чинь ямар олон туршлага, ямар олон бодлын хөврлүүд
тий хэрэгжүүлж Монголд хөрсөн дээр буулгамаар тэр зүйл санаанууд өстө бужигнж гинөө. Энэ талаасаа нэг гоё цөөн хийдэг бас бидэнд дуртуул. За би ингээл яг ингээл 14 жил одоо Францууд гэж ярихаас илүүтэйгээр хүн нөгөө доторлогоо өнгөд юм байна л да. Тэр нь юу вэ гэхээр Француудыг Монгол улсыг Француудад танилцуулаад ингээд явхаар хүн өөрсдийнхөө үн цэнийг маш их мэдэрдэг юм. Монгол орны түүх ямар нандин юм бэ? Өв соёл ямар гоё юм бэ? Нүүдэлч амьдрал ямар гоё юм те. Тэгээд ингээд Монгол айлд яваад ороход тэр гэрийн хоймор цуудсан байгаа Монгол аав, Монгол өвөөгийн нүдний харц, гарын хөдөлгөөн ямар гоё буйртай юм бэ те. Монгол ээжийн тэр ингээд юм гоё. Одоо энерги за би одоо аавраач юм биш л те. Тэгэхдээ ингээд хүнд мэдрэгддэг шүү дээ. Монгол орноороо маш их барахдаг. Гадны орны хүмүүс бол Монголд ирээд зочлоод харахтаа 14 хоногоос нэг 21 хоногийн хугацаанд аялдаг Францууд бол. За тэр хүмүүс бол одоо дэлхийн хамгийн өв соёлоо патримон гэж хэлдэг Францаар. Өв соёлоо дэлхийн ЮНЕСКОд бүртгүүлсэн хүмүүс бол Францууд байхгүй. Тэр утгаараа Францууд яг Франц хоол, Франц дарс, Франц кино гэдэг Францууд чи эх орондоо маш их хайртай хүмүүс, маш их оронч хүмүүс. Тэгээд Монголд ирээд аялахаараа өөрсдийнхөө ямар нэгэн зүйлийн өв соёл гэдэг зүйл ямар үн цэнтэйг мэддэг хүмүүс, гэр бүлийн үн цэнийг мэддэг хүмүүс Монголд ирж хараад монголчууд ямар гоё юм бэ гэж харсан. Тэр хүмүүсийн нөгөө харах үнцэг гоё байгаад шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Зүгээр аялаад байгаль хараад ингээ явдаг гэж хүмүүс боддог гэж магадгүй. Гэхдээ яг дунд нь гайд гэдэг чинь ерөөдөө холбогч гэж ойлгож болно те. Холбоод монгол хүнийг Франц хүнтэй, Франц хүнийг монгол хүнтэй холбож хооронд нь тэгж мэдэрч орчуулах хийн гэдэг бас их өндөр түвшний ажил та. Тэгээд дунд чинь бас маш олон төрлийн ааш араншинтай хүн явна те. Ууртай, бухимдалтай, инээдтэй, хөгжилтэй те. Айгуу тийм юм шүүмжлэмтгээ янз янзэл одоо Франц одоо хүн шүү дээ те. Заавал Франц гэдэг юм байхгүй. Тэгэхээр маш олон төрлийн хүнтэй хүний ааш, арга, эвийг олж ажиллах шаардлага гарна. Хүнийг тэр тусам нь илүү их хөгжүүлнэ те. Тэр тусмаа залуучуудыг би одоо энэ гайд хийж үзээсэй гэж би бас боддог. Дээрээс нь хилд суурна, Монгол орныхоо түүх, өв соёлтой танилцсан, тодорхой хэмжээний цалинтай, маш олон төрлийн мэрэгжлийн хүмүүстэй танилцсан, ярилцаж үзнэ. Тэгээ Францууд маш одоо тийм одоо deep conversation боёо маш гүн гүнзгий ярилцлага өрнүүлдэг. Маш их ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгээ яагаад гэвэл эхэндээ би залхдаг гэсэн баг. Ямар ядраад юм те. Монгол хүмүүс нэг тэгээ яриад идэв шүү дээ. Гэтэ Францууд ямар их ярьдаг юм бэ гэдэг те. Гэтэ ярилцаад байх тусам яг энэ хүмүүс юу яриад байна вэ гэж сонирхоод ирэнгүүт юмны учир шалтгаан, юмны логик дараалал энэ зүйл яагаад ийм болчих вэ? Тэ? Ямар үр дагавар ийм болсон болоод үр дагавар нь ингэж гарав. Ямар эффект үзүүлв гэдэг ч юм. Ярих юм бол Францын тэр философи уран зохиол яагаад дэлхий дээр сонгодог байгаад идэв гэдэг тод жишээ Франц хүмүүстэй ярилцаж Франц орчинд нь амьдарч үзэх юм бол манай Монголын залуучуудын тарих үзэл бодол юмсыг харах үнцэг бол маш гоёор нээгдэх боломжтой. Яагаад гэвэл би бас Монгол залуучуудаа Франц руу очиж үзээсэй л гэж боддог. Яагаад гэвэл хүн байгаа газараасаа өөр газар очиход өөрийнхөө зүйлийг анзаарч эргцүүлж харах нь шүү дээ тийм. Дээрээс нь би ч одоо Монгол орныхоо түүхийг ингээд манайхан нэг түүх гингүү залуучууд одоо чинь сурагчид ч гэсэн тийм оюутнууд ерөөсөө түүх бидэрт ямар хамаатай гэж боддог. Гэтэл би түүхэд одоо Францтай холбогдсоноос хойш одоо Монголынхаа түүхэнд аягүй дуртай болцсон. Дэлхийн түүхэнд аягүй дуртай болцсон. Яагаад гэвэл юм гэдэг дандаа учир шалтгааны холбогдлууд байдаг болохоор аягүй гой. Маш сонирхолтой. Хүнд чинь те. Тэгээд дээрээс нь логик сэтгэлгээ энэ аягүй сайн хөгжүүлдэг. Францууд ч гэсэн тэрэндээ аягүй дуртай. Тэр жингээр хүнийг л их задлаад байна шүү дээ. Тийм учраас Монголын өв соёл түүх бол маш нандин. Маш гоё. Яг дунд нь ороод сонирхоод үзэх юм бол. Би бол залуучуудаа тэгж уриалмаар. Тэглэг ах бид ер нь бусад улс орн руу аялаж тэнд сурч боловсрч ажиллаж энэ байх хугацаанд бол бид яг хаанаас гаралтай. Монгол хүн гэж яг хин яаж аж төрдийн гэдэг яриа бусдын зүрх сэтгэлийг үнэхээр татдаг. Тэ? Тэгэд энэ талаар асуудаг. Би яг 16 онд бол үнэндээ мэдлэг өстой нэмгээ авсан.
хүмүүс нэг юм асуух гал гоё юм яриа өрнүүлэх гэлэн дэлхийн түүх ярих гэхээр л тик так гэл явчихна. Ийм эвгүй. Монголын түүхээ яриач гэхээр л түг гэл явчихна. Тэгээ би өөрөөсөө үнэхээр ицсэн. Хөө дэлхийн түүхэж өгдөг. Өөрсдийнхөө үндэс яс угсаа тэр гайхамшигт уламжлалт түүхүүдийг ч хүнд нэг юм гоё тайлбарлаад хүнд нэг юм гоё ойлголт өгчхөөр ярьж чадахгүй байгаадаа би үнэхээр ицсэн. Тэгэл яг хурж ирээл би за яг энэ бидний өв уламжлал Монголын түүх соёлоо ер нь хүн мэдэх хэрэгтэй байна. Тэгээ ямар сандаа хүүгүүдтэй би 4 хүүтэй. Оо ямар гоё. Тийм. Тэгээ 4 хүүтэй яг тэгж тэгээ Монголын өв уламжлалаа яг юуг үлдээх хэрэгтэй. Цагаан сар наадмын баяруудыг яг хэрхэн тэмдэглэх хэрэгтэй. Энд ирэх хүн те яг яаж хандах хэрэгтэй, өрх гэр бүлээ яаж авч явах хэрэгтэй. За дээрэс нь Монголын нуус тавьж байгаараа. Тэгээ орой болгон оронд нь оруулахад ном уншиж өгдөг штэ. За тэнд нэг өдөр нэг үед нь болохоор яг Монголын нуус тавьж иг. Орой болгон ундахт нь яг нэг 15-аас 20 минут уншиж өгөөл. Тэгээ би хүүхдүүдтэй уншиж байхдаа өөрөө нэг төрүүлээд яваад болтгоо. Хүлээгээд байгаа юм чи. Оройны тэр 15-20 минутыг тэггээс унш дуусчаал дахиад үргэлжлүүлээл оройны 10-аас яг 15-аас 20 минутыг хүүгүүдтэй уншиж өгсөн. Тэгэхээр энэ байдал маань биднийг бусад улс орнтой танилцахад тэднийг таньж мэдхийн тулд эхлээд бид хэн бэ гэдгийг олж таньж мэдэх нь маш чухал байдаг гэдгийг гаргалгааг бас бидэнд нэг эргцүүлэмжийг өгдөг нь маш таатай. За нөгөө төгөр Францд ер нь сурахад хэрэг боломжтой байдیں۔ Тэгээ залуучууд маань бас сонсож байгаа бох зарим эцэг аав ээж нар үр хүүхдүүдээ гадагшаа сургая. Тэгээ мэдлэг боловсралтай болгоё. За тэр ялангуяа бас Франц руу сургал боломжтой байд юм бол юуг анхаарах ёстой гэдгийн талаар бас товчхон хуваалцвал. Хүн нөгөө мэдгүйгээсээ болж алддаг гэдэг шиг. Бид нөгөө Америк ч юм уу Солонгос руу суралцахаар явж л байгаа болохоос Францад суралцах боломж бол маш өндөр нээлттэй байдаг. Дээрээс нь Францын боловсролын системийн чанар өөрөө дэлхийд дээр маш дээгүүр хүчтэй. Хэрваргийн хүн ерөөдөө Франц сургууль сураа төгсөхгүй. Гэхдээ бид нар өөрийгөө гоолж болохгүй те. Юмс гэдэг боломжтой. Францад дээрээс нь нөгөө төлбөр маш боломжийн үнэтэй байдаг. Бараг Монголын худалчинд бол Монголын их сургуулийн төлбөрөөс хямдхан байдаг. Тийм бакалавр нь 2770 евро, магистр нь 3770 евро. Яагаад ийм хямдхан юм байгаа юм бэ? Тэгвэл хямдхан юм чанаргүй юм биш үү гэж хүмүүс ойлгож иж магадгүй. Тэрний 70%-ийг нь төрөөс төлждөг байхгүй юу? 30%-ийн л нийтдээ 20-с 20 мянгаас 30 мянган евроны төлбөртэй байдаг. 70%-ийн төрөөс төлждөг байхгүй юу? Өөрөлдвөл залуучуудыгаа маш их тийм дэмждэг орн. Та залуу байгаа дээрээ чи мэдээж капитал буюу мөнгө төгрөг одоо карманд юуч байхгүй байгаа. Тийм учраас та нарыг дэмжинэ. Та нар зүгээр сайн сур. Өөрөлдвөл одоо боловсролыг үн цэнийг нь чухалчилж авч үзсэн орн гэсэн үг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт юу вэ гэхээр Францад нөгөө нэг одоо оюутны хөнгөлөлтүүд маш өндөр байдаг. За. Тийм. Одоо Францууд ч нөгөө урлагсаг орн шүү дээ. Тэнгүүд Францын музей, Францын кино театр. Одоо янз янзын театр тоглолтуудад оюутан байх юм бол маш их приоритет буюу одоо хөнгөлөлтүүд ихтэй. Та оюутан уу гэх юм бол одоо манай Монголд ч нэг оюутан гингүүд нэг юм нэг мантан буу заагаад өгчөнсөн гэж бод нэг юм хардаг штеп хүнийг те. Францад оюутан гэх юм бол хэдэн байдлаар харж авч үздэг байхгүй. Яг үл энэ хүн ирээдүйд одоо их орныг авч авах юм нуруунд дээрээ үүрх юм чухал хүн байж штэ гэж авч үздэг байхгүй. Дээрээс нь Францад оюутан болох хүн болго оюутан болтгоо одоо нөгөө мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөг Монгол байдаг л те. Тэрнтэй төстэй ерөөдөө үүсчин тоогооч те одоо янз янзын нарийн мэрэгчлүүдээр нь айгүй их явдаг. Дээд боловсралтай хүмүүс ч гэсэн арай өөр төвшин ингэ явдаг. Ерөөдөө бол нөгөө нэг боловсролын систем маш сайн учраас одоо юу гэдэг залуучуудад айгүй ээлтэй. Хоёрдугаарт юу вэ гэхээр миний түрүүний хэлсэн шиг одоо орчинд нь орно гэдэг аюу гай. Хүнийг те тарихыг, мэдрэмжийг, хүний байгаа бодгалыг те аюу гай хөгжүүлж байгаа байхгүй. Дэрс маа Европын орн шүү дээ. Агуу урлагийн орн шүү дээ. Түүхт те. Түүхт Франц улс шүү дээ. Байшин хүртэл түүх шүү дээ. Гүр зүгээр нэрээ тийм үг гэдэг шүү дээ. Виктор Хьюгогийн зохиол дээр хардаг. Чулуун хүртэл тансаг юм аа гэд те. Зүгээр нэг жижигхэн чулуун хүртэл. Тийм гоё. Тэгээ тэр дунд нь ороо тэрийг өөрөө мэдхгүй байж бол ачаа хүн мэддэг байхгүй. Дунд нь ороод. Франц хүнтэй яриа өрнө. Франц хүмүүс маш гоё найрсаг штэ. Айгүй хилдэг.
Оо за. Маш илдэг одоо тийм гоё хүмүүс. Цаанаасаа л нэг юм гоё мэдрэмж өгүүлсэн. Ингээл хараад баг анхандаа ч би ч Франц хүмүүс ингээл хараад ямар гоё ярьдгийм бэ гээл те. Тэр дуудлах, тэр сонсголонтой. Нэг зүгээр далайн ярих юм бол одоо ер нь гадаад хэлийг ч англи, франц ч бай, ямар ч хэлийг амар тийм дуудлага болж чухал биш юм бэл. Заавал гоё дуудлагатай болчиход лаг ярина гэсэн үг ерөөсөө биш шүү. Би одоо залуучууд болон эцэг эхчүүдэд ерөөсөө хэлмээр санагдтыг. Энийг монголчуудад дуудлага бол ерөөсөө сонирн биш. Хүний юу ярьж гин, ямар үг ашиглаж гин, ямар өгүүлбэрээр ярьж гин тэрийг их чухалчилдаг. Өөрөлдвөл агуулга руу өндөгөөд нь штэ. Дуудлагын юм хэлбэрний талдаа биш. Францууд тийм л хүмүүс. Юмны дандаа агуулга руу өнгөйдөг. Тухайн хүн юу мэдэрч гин, юу бодож гин, гэхдээ яагаад гэж бодож байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм. Яагаад гэдэг асуултыг аяа асуудаг. Франц хүмүүс нь гоё. Тэр дунд нь Франц залуучууд дунд ороод ярилцаа суухад бүр маш гоё. Өөрөндөө хүнийг ерөөхдөө бол талаас нь хөгжүүлэх нь шүү дээ. Ийм учраас монгол залуучуудаа Франц руу яваасай, очиж сураасай. Би ганцхан амиа удаад Монголдоо ирээл би Франц сурсан гэдэг байгаа юм байхгүй те. Бусад залуучууд ч гэсэн гоё боломжийг нээж өгөхөд би бол одоо татгалзах зүйл алгаа. Маш олон залуучууд очиод өөрийгөө хөгжүүлээсэ. Тэгээ буцаад их орон руугаа гоё өнгийгөөсөө гадаад сурчаад тэнцэнэ үлддэг маш олон залуучууд байдаг. Би бол Монголдоо их орондоо хайртай учраас би Монголдо буцаад хүрээд ирсэн. Сурч дуусчаад. Тийм учраас Франц руу одоо сурах одоо судлах сонирхолтой залуучууд энтерт бол бүгд нь нээлттэй байж байгаа. Тийм. За тэгэхээр бас хүмүүс бодож болох юм те Франц руу за сурыг өр хүүхдүүдэд тийшгээ сургуул ямар бол эсвэл залуучууд маань өөрсдөө ч гэсэн ямар нэгэн байдлаар монголчууд бүгд л мөрөөдөж байгаа л үү те Франц руу явж үзэх гэсэн. За эхнэртэйгээ хайртай бүсгүйтэйгээ гэрлэх санал тавих байсан. За миний хувьд болохоор нэг мөрөөдлөө те. Тэгээд энэ мөрөөдлийг юм бий болгох нь 20 одоо ч 25 гэж 2 жилийн дараа 27 онд. 27 онд эхнэр битэрийн нэг төлөвлөгөөнд юу бодсон гэхээр Франц руу хоёулахна. Дөрвөн хүүхдээ бүгдийг орхиж жагаад яг хоёулахна яваад тэгээ битэр чинь хурмын бүгжгүй нилээдэг олон жил болж байгаа. Тэгээд ер нь энэ нэвтрүүлгийг одоо манай эхнэр үзэхний яхнаа сайн мэдгүй. Гэхдээ дотор нууцхан мөрөөдөл байгаа нь яг гоё Эвлийн цамхын юм эхнэрийнхээ өмнө өвдөгсөлдөөд нөхөө нэг гоё бүгжээ өгөөд ямар гоё хайртай гэдгээ илэрхийлж дахиад бид төр ч одоо 13 жилийн хойно одоо энэ 10 сард 13-нд тэгээд яг дараа 2 жилийн дараах ой дээрээ бид төр нэг тийшгээ нэг хоёулахнаа сайхан болцоо цаг гаргаал явах юмсан гэдэг мөрөөдөл. За хүн болгонд ийм мөрөөдөл байгаа байх тий. За нөгөөтгөр бүр илүү нь сурч боловсрох тийм бас мөрөөдөлтэй залуучууд хүмүүсгчүүд байгаа. За тэгэхээр яаж ер нь өөртөө тань анамттай тантай холбогдох юм бэ? Танаас зөвлөгөө авах юм бэ? Хэсэгхэн ч гэсэн зөвлөгөө авчвал амьдралд нилээдгүй нэмэр болохоор хэмжээний л юм шиг санагдаж байна. Миний хувьд бол тий. Тэгэхгүй болохоор энэ тэнд янз бүрийн юм ухаад эсвэл ирж хайж цаг алдаад дэмий. Тэгвэл би өчтөрхөн нэг энтхэг кино үзчихсэн. Энтхэгчүүчийн картын системтэй. Тэгээ тэр дундаас нэг ядруух нэг гэр бүлийн хүү цагдаагийн мэрэгчлэр нэлийн шалгалт өгөөд 3 том шалгалт өгөөж жиж одоо нэг цагдаагийн дарга болох тэр сургууль руу ордог. Тэгээ 12 дахь шалгалтын дээр нэг шалгалтын дээр унвал дахиад эхэлдэм байл та. Тэгээ хамгийн сүүлийн боломжн дээр шалгалтаа өгөөд тэгээ сургууль сурж байгаа тийм гоё кино гэдэг байхгүй. Хичээл зүтгэлтэй сурахын төлөө зүтгэж байгаа. Тэгээ тэр кинон дээр нэг алдаа гардыг. Багшгүй. Зөвлөгчгүй. Чиглүүлэгчгүй өөрөө үзэлээдэг. Тэгээ тэр залуу баг 11 алдсны дараа 11 алдсны дараа нэг сурч одоо төгссөн тухайн шалгалтын дээр хамгийн амжилттайсэн залуу дээр очиж гуйдаг байхгүй. Гуйж чи намайг таньж гинөө. Надад ганцхан зөвлөгөө өгч. Тэгээ нөгөө залууд хэсэг минут уулзахад л шалгалтынхаа утга учир тэгээ яаж шалгалтандаа бэлдэх тэр утга агуулга олж аваад тэгээд дараа нь явдаг байхгүй. Тэгээ шалгалт амжилттай өгөөд тэр картын системийн баг хамгийн ёроолтойгоо залуу нилээд хүндэр альбом тушаалтай цагдаа болж төгсдөг. Яг бодит хүний ийм гоё кино намтарч хэлсэн кино байсан. Тэгэхээр яг өнөөдрийн таны ярьж байгаатай холбоотой яг манайхаа зөвлөгөө аваарай. Тэ өөрсдөө муухраар эн тентхийн болсон болоогүй тэ зүйлсүүд хайрж яхаар аль хэдийн сурчихсан, аль хэдийн энэ хаалгаар ороод үзчихсэн ийм хүнээс бас зөвлөгөө авал амьдралд тэ нэг шат ахихад цаг хугацаа өмнөхөд тус нэмэр болно шүү. Тэгэхээр анамтай ер нь яаж холбогдох юм бэ? Ямар гоё жишээ авдаг юм бэ те. Айгүй гоё жишээ шүү. Гоё кино. Хүн нөгөө яг ийм
үзсэн, харсан, мэдэрсэн мэдрэмжээ бусдаа маш их ярилцаж хуваалцах хэрэгтэй юм бэл. Яг өнөө өөрөө чи хэлдгээр хүн мэдгүйгээсээ болж алддаг. Хүн тэ манайхан ч юм бол одоо нөгөө нэг болондоо гэж очдог хүмүүс өндөө шүү дээ. Францад очичоод болондоо гэдгээсээ болоод одоо начиг алдсан хүмүүс байдаг байхгүй. Би бол яхаа өөрийгөө алдсан гэж ярихгүй л те. Гэхдээ нөгөө цаг хугацааны дутуу баримттай судалгаатайгаар явсан хүмүүс аягүй их очоод хугацааны алдагдал болон одоо сэтгэл зүйн алдагдал, депрессэнд ордог, anxiety маш олон тийм алдагдсан боломжийн өртөг гэж ярих юм бол одоо манайхан яаж ярих хүлээж байгаа юм бол би өөр дөр жишээ авсан ш дөрөв те. Би одоо бакалавраар ахиж сурчаад ахиж бакалавраар сураад 3 жилийн хугацааг алдчихсан. Гэхдээ би тэр үеийг бол алдах гэхээс илүүтэйгээр өөртөө сургамж гэж одоо бол бодож байгаа. Гэхдээ яг нэг рационал логиктой бодох юм бол ерөөдөө хугацааны алдагдал байгаа байхгүй юу? Дээрээс нь Францад одоо жишээ нь юу яадаг? Одоо нөгөө нэг хүний нас гэж юм ерөөсөө хамаа байхгүй. Хүн ерөөсөө өөрийгөө голж бас болохгүй юм билэ. Тэгээ дээрээс нь манай Парист үүдэг хамгийн сайн найз 76 настай. Жером гэдэг өвөө байдаг байхгүй юу? Тэгээ би анх нөө Монгол танилцчихсэн юм. Тэгээ миний хамгийн сайн найз. 76 настай хүн биш үү? Оюутан болсон. Их сургуульд. 76 настай штэ. Их сургуулийн оюутан болж байгаа. Манай бакалаврын ангид болохоор 57 настай Япон өвөөс. 44-тэй нэг гимхтэй байсан тий. Тэгээ Францууд бол өөрийгөө голохгүй байна тий. Ерөөдөө дэлхийд дээр хүмүүс өөрсдөө голохгүй. Манай монголчууд ч баг хөвшин би одоо чинь 30 гарангуут чинь баг настангуй дотор өмдөндөө орж ийн үү энэ төр гэ тий. Гэтэл Францууд болохоор Францад манай монголчин автобусын дотроо яваад оронгууд да настан суудал тавьж өгсөнгүү гэлтэй. Францад яваад очингууд метрон дээр би суудал тавих гэж нэг имэд дээр загнуулаад яагаад. Тэгээ би гайхаад та ийшээ ингээ суугаач гэдэхгүй. Тэгсэн чинь амар надруу муухаараа чи яагаад намайг доромжилж байгаа юм гээд амар гомдоод имээ. Тэр нь яагаад вэ гэдгсэн чинь би амар залуухан штэ би дөнгөж 70 гарсан хүн чи наа хөвшин гэдэг юм уу. Тэр нөгөө сэтгэлгээний соёлын ялгаа байна те. Тийм байна. Тэгээд гих мэдчлээ ерөөхдөө юмд ерөөсөө хизээж нэг дуртай оройтдгүй. Дээрээс нь хүн өөрийгөө ерөөсөө голж бас болохгүй юм бэл. Хүнд боломж байгаа. Би одоо чинь Францад залуу байхтай гэх юм цаашин те. Ерөөдөө надад бол одоо жишээ нь 10 хэдэн жилийн өмнө Парис гэдэг хот чинь нэлээд хол байлаа шүү дээ. Хол байлаа. Гэхдээ надад Парис бол одоо жишээ нь өнөөдөр бол ойртод ирсэн дунд нь орсон байгаа. Тэгэхээр өөртөө ч гэсэн гоё их нэртэйгээ тэр хайрын хот руу те дэлхийн хамгийн романтик ийм гоё газар руу тань мэдэх хүн агуу их мэдлэгийн газар руу их нэртэйгээ гэрээтэйгээ хамт гоё хойлохнаа явхад бол яваасаа гэж би бол бүр ерөөмөр санагдчих. Тийм болохоор Анандроны гээд фэйсбүүкээр надтай холбогдох боломжтой зөвлөгөө авах боломжтой чиглүүлэг авах боломжтой гэсэн үг. За баярлалаа. За тэгээд сонсогч нар маань комент хийсгэд хэд хэдэн зөвлөг бичсэн байна. Комент хийсэн комментиг уншия. Хишиг жаргал мэгмэр сөрөн гэж маань өглөөний мэндэ үнэхээр сонирхолтой зочин оролцож байна гэсэн мэл Алинка Эва маань пэх тийм удаан хоол иддэм үү гэж. Тэгээд өргөжлөөр манайх ядаж 7 хоногт нэг удаа тэгж суух юмсан. Энэ чухал шүү. Тэг гэр бүлтэйгээ хамтдаа ярилцах. Тэгэхгүй бол бид нэр өглөө гараал орой. Тэгэл хам хүм хоол идэл уцаа оролдоол ийш тийшээ өөр тийш явчихдаг шүү. Гэр дотроо хийнэ тий. Тэнгүүд л бид харин хамтдаа юм хооллох цаг нэг нэгээ таньж мэдэх, нэг нэгнтэйгээ хамт байгаа шүү. Энэ амьдралыг нэгэн тий өрх тоондор тий хамтдаа өнгөрүүлж байгаа шүү гэдгийг бас сайхан цагийг гаргуулах их чухал байдаг. За ангис олбон цомоо маань вау гэсэн бол Алинка Эва маань гоё юмаа гэд өргөжлүүлээд нэг юм асууя гинэ. За Францад буруу замаар орох гэх юм уу? Хар тамхи энтер хэр байдаг вэ? Хүүхдүүд сурах гэж байгаа аав ээжүүдээ хамгийн түрүүнд боддог зүйл энэ юм аа гинэ. Ямар гоё асуулт байна. Тийм. Энэ бол эцэг эхчүүдийн маш их боддог, санаа зовдөг асуудал шүү дээ. Франц руу явууллаа, тэнд ч айгүй зах замраагүй байдаг гэсэн тийм. За нэгдүгээр энэ бол хувь хүнээс нь өөрөөс нь хамаарч байгаа. Хоёрдугаар эцэг эхчүүдийн хүмүүжлээс бол хамаарч байгаа. Одоо хүнийг би ингэдэг гэдээ би тийг заах хэрэг байхгүй шүү дээ. Хувийн ухамсар байж байгаа. Гуравдугаарт юу гэхээр орчин. Ерөөсөө л тэр орчин.
Юу вэ гэхээр яг түрүүний хэлээд байгаа манай монголчууд Франц руу очиж харалдаг, цагаачилдаг ч юм уу. Очиж амьдэрдэг ч юм уу. Оюутнууд зөндөө байдаг. Тэнгүүд яадаг вэхээр манай Монголтой адилхан одоо Францад 13 дугаар дүүрэг гэд кино үзчихсэн үү? Үзчихсэн. За яг тэр кинон дээр гардаг шиг тийм зэрлэг балмад хар таймыг хэргэлдэг болохгүй бүтггүй хүмүүс байдаг дүүргүүд зөндөө байдаг. Парис хотод ерөөхдөө Францад зөндөө байдаг. Зөндөө байдаг. Байхгүй ш. Одоо хүн чинь одоо нөгөө хүн болгонд л нөгөө сайн чанар муу чанар байна. Францын гоёлыг л би яриад байгаа болохоос одоо би бол нөгөө муухайг нэрх гэдэг шүү дээ. Бод байдлыг нэрх гэж байна. Ярих ёстой. Энэ хаана байдаг вэ гэхээр ерөөхдөө Францууд бас айгүй маш төлөвлөгч байдаг учраас тийм тусгай дүүрэг гаргаад өгчдөг байхгүй. Тэр нь илүү хямдхан. Очиж амьдрахад ойлгомжтой тий. Одоо манай монгол шиг монголоор жишээ авахаар айгүй муухай сонсогдох гэдэг манай монголчууд тий. Ерөөдөө захын хорооллын дүүргүүд байна. Мэдээж одоо өртөг хямдхан гэсэн үг дэлгүүрүүд нь болон байр түрээслэл хямдхан. Тэнгүүд манай залуучууд ч үгүй монголчууд ерөөдөө нөгөө хямдхан газраа хүн чинь карманыхаа хэмжээгээр мөнгө халаасны мөнгөний хэмжээгээр хямдхан газар руу очдог. Тэнгүүд хүн орчин дунд яваад оронгууд хөр шайлан доор дээр сургуулийнхаа тэгээд нөгөө нэг тэр орчин дүүргийнхэн сургуульд явуулдаг байхгүй. Манай монгол шиг Чингэлээд амьдарч байгаа Баянзүрх дүүргээр сурна гэсэн юм ойлголт байхгүй. Яг амьдарч байгаа газрынхаа харьяа хажуу талд нь сургуультанд хүүхдүүд явал. Тэнгүүд нөгөө нэг тийм жоохон үл бүтэх дүүрэгт очиод амьдарчаад байна шүү дээ. Тэнгүүд нөгөө хүүхдүүд чинь үл бүтэх хүмүүстэй найзлах магадлал өндөр болчиход байна шүү дээ. Оюутнууд ч гэсэн нийгмээс. Тийм. Тэгэхдээ тийм газар амьдрахгүй байх бас боломжууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр Францууд нийгмийн хаалгамж маш өндөр байдаг. Маш өндөр. Би бол одоо чинь Монгол айл гэр бүлүүдэд Францад амьдардаг. Франц хэлгүй гэр бүлүүд Монгол айлууд очсон байдаг. Яг бол эрдэнэлийн систем 100% үнэгүй байдаг байхгүй. Янзтай. Тийм. Тэгээд за энийг ярил маш олон зүйл болно. Тийм учраас Монгол айлуудад би аягүй их тусалдаг ус орчуулга хийж өгч. Үн төлбөргүйгээр. Тэгвэл монгол хүндээ туслах ёстой шүү дээ. Тэгээд тийм учраас хүн мэдхгүйгээсээ болоод одоо яг тийм үл бүтэх газар амьдрах нь муу зүйл гэдэг байгаа юм биш л дээ. Мэдээж тухайн хүний боломжоос хамаарна тийм ээ. Тийм учраас би зүгээр нөлөөлөх 3 хүчин зүйлийг л хэлж байгаа юм тийм. Нэгдүгээр хувь хүнээс нөөрэс нь хамаарна. Хоёрдугаар эцгийн хүмүүжил төлөвшөл энтрээс хамаарна тийм. Ухамсараас хамаарна. Гуравдугаар орчноос хамаарч хүн бол нөлөөнд автах ийм зүйл болж байгаа. Тийм учраас нөлөөнөөс гарах боломжууд байгаа. Тэрс Монгол оюутнууд мэдгүйгээсээ болоод яг л Францад маш их олон хөнгөлтүүд байгаад ахт чинь тийм газар ч амьдарчдаг байхгүй. Тэгээд Францад яг нэг нөгөө хэлэхэд Францад маш олон залуучууд, монгол залуучууд очиод за үл бүтэх хүмүүстэй нийлээд сургуулаа орхидог, хайдаг, шантардаг, бойлдог. Тэгээд Монголд байдаг ээж аавуудаа одоо сургуультаа сурж байгаа гэж худлаа хэлдэг ийм асуудлууд бол түгээмэл байдаг. Энэ бол маш харамсалтай зүйл. Энэ юу вэ гэхээр мэдхгүйгээсээ болж алдж байгаа зүйлүүд ч гэсэн бас байж байгаа. Тийм учраас би монгол залуучуудаа ийм боломжууд байдаг шүү. Яг л би одоо чинь сая Францын хамгийн том оюутны кампус, олон улсын кампус Парист байдаг. Cité Universitaire гэдэг нэртэй. Бүр харуул хамгаалал зөвхөн олон улсын оюутнууд байдаг. Маш том баг Улаанбаатар хотын хэмжээний баг 4-1-ийн хамарсан тийм том талбайтай. Тэгээ дээрээс нь дотроо цэцэрлэгжүүлэлт, спортын талбай, соёл урлаг дандаа гадаад оюутнууд байдаг. Security энэ аягүй сайтай. Зөвхөн карта үзүүлээд ингээ нэвтэрч орж мордог те. Яг олон улсын оюутны хотхон дунд амьдарч байгаа байхгүй. Яг тэгвэл би судалж мэдчихсэн туршлаган дээрээ үндэслээд тэрийг сонгоод орж байгаа байхгүй. Тэр амьдрах боломж байгаа. Дээрээс материалаа явуулаад сонгохдохгүй боломжууд хүртэл байдаг. Би одоо яаж ямар материал бүрдүүлвэл сонгогдох боломжтой байдаг вэ гэдгийг хүртэл мэдчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт манай монгол залуучуудаа би яг энэ үгээр нь хэлээд байгаа юм. Хүн мэдгүйгээсээ болж алддаг учраас мэддэг хүнтэй ярилц, уулз, зөвлөгөө ав. Ийм буруу нөлөөнд их автах вэ. Хүн хүрээл орчин тойрноосоо болоод буруу нөлөөлөнд өөрийн мэдгүйгээр орох магадлал өндөр байдаг. Тийм. За тэгэхээр эрхэм хүндэт сонсогч та хэрвээ өөр хүүхдүүдээ бас та өөрөө ч бас Франц улсад сурахыг зорж байгаа бол яг юм очиж үзэж амьдарч алдаа оног энэ харсан ийм хүнээс бас зөвлөгөө авал дээр гэдгийг бас сонслоо. За тэгээд түрүүний олон асуудал саад бэрхшээл угаасаа айлч газар дээ. Бидний төрлөх нутагт минь ч вэ өөрч бидний хамгийн сайхан гэсэн газруудад очсон ч вэ. Харин ямар нэгэн арга чарга тэ нэгэн өөр нөхцөл байдал бий болгох
тэр зүйл бол боломжтой зүйл байсаар л байгаа. Тэр боломжийг та олж харж гинөө л гэдэг ч байна. Та олж харахгүй байж болно. Гэхдээ олж харахад туслах хүмүүс бидний эргэн тойронд байсаар л байна. За өнөөдрийн бидний нэвтрүүлэгтэй хамтдаа Франц Ананд маань тий хамт байна. Тэгээд зөндөө асуумаар юм миний энэ чэст зөндөө юм бэлдсэн. Тэгээд асуултаа асууж чадсангүй. Гэтэ үнэхээр гоё яриа өрнөлөө. Баярлалаа. Тэгээд сонсоол баймаар ярилцаар баймаар тэгээд ямар гоё юм хоолойны өнгө нь ямар гоё юм бэ. Би чи юм сахилахгүй хоолойны өнгөтэй. Гээл тэнгуут манай Анандын хоолойны өнгө бас яасан ч сайхан уянгалаа ах юм. За тэгээд бидэнтэй хамт байсан Анандаа баярлалаа. Тэгээд Анандтай минь холбогдохыг хүсвэл Ананд Рони гээд Facebook хаягаар за би энэ өнөөдрийн лайвны дор Ананд Ронига меншн хийгээд үлдээч. Та бүхэн ороод холбогдоод бас ярилцмаар, асуумаар, зөвлөмөр зүйлвэл холбогдоосоо гэж хүсэж байна. За өнөөдрийн Radio and Coffee өндөрлөж байна. За манай Франц Анандын маань хувьд бидэнд гоё нэг юм мотивашн өгөх, урам зориг өгөх, бусдад хэлхийг хүсдэг тэр зүйлээ хэлээд өнөөдрийнхөө Radio and Coffee нэвтрүүлэг өндөрлөе. За маш гоё яриа өрнөлөө гэж бодож байна тийм. Дээрээс нь Францын энэ ер нь хүн нэг өөрийнхөө байгаа бид чинь маш их завгүй амьдарч байгаа. Одоо Францад нэг ийм гоё үг байдаг. Prenez le temps гэдэг. Prenez le temps. Болж штэ айгүй гоё дуудлагатай. Бас нэг prendre du plaisir гэдэг үгнүүд байж байгаа. Profitez bien гэдэг. Эдгээр ерөөсөө утга нь юу вэ гэхээр юмнаас ингэж түр амс хийж холдож бид нар маш завгүй амьдарч байгаа тийм. Тэгэхээр Францууд өөрсдөө яагаад ийм бүтээлч хөдөлмөрч байгаад байгаагийн бас нэг нууц нь юу гэдэг вөхөр завгүй амьдралаасаа түр амс хийгээд холдоод тэгээд тэр нь холдно гэдэг нь өөр газар руу яв гэсэн үг биш. Тэр зүйлээсээ холдоод ном унших, дуу сонсох, гэр бүлдээ цагийг өнгөрүүлэх тийм. Энд чинээсээ амс хийх гэсэн утгатай. Амс хийхэд цаг зарцуулах гэсэн утгатай байхгүй да. Ерөөдөө цаад агуулгана. Тийм учраас Монгол залуучууд болон монголчуудаа тий гэр бүлтэйгээ цагийг их өнгөрүүлээсэ бас амс хийж байгаарай. Бидний амьдрал бүгдээрээ л маш завгүй байж байгаа. Зөвхөн монголчууд бидний ийм завгүй амьдрал ийм маш хурдтай өрнөж байгаа биш. Дэлхийд даяараа ийм байж байгаа учраас Француудаас нөгөө авахын аваад хайхын хайна гэдэг шиг Француудаа ийм гоё амс хийдэг зангийг авч чадах юм бол бидэрт бас маш амьдрал маань гоё олон эрг сайхан өөрчлөлтүүд гарах боломжтой. Бид нар гэр бүлтэйгээ найз нөхдөдтэйгээ болон өөртөөгөө бодолтойгоо сэтгэлтэйгээ одоо цагийг өнгөрүүлэх боломжууд их бий гэж би одоо хэлмээр байна. За тэгээд Францад суралцах, Францад очих сонирхолтой хүмүүс байх юм бол холбогдож болно. Маш гоё ярилцлаа. Өөрт нь бас гэрээтэйгээ одоо Парис хот руу, хайрын хот руу очиасаа гэж хүсэж байна. За баярлалаа Анандаа. Тэгээд таны ажил үйлс, зорж буй зүйлс бас нийгэмд нөлөөллийн эрг гэрлийг асаахаар ажиллаж буй хүсэж зорж буй бүхнийг нь хамгийн сайн сайхнаар ерөөё. Энэ бүхэн амжилттай өлзийтэй байх болтугай. За өнөөдөр бидний нэвтрүүлэгтээ хамт байсан сонсогч танд баярлалаа. Энэ Radio Coffee маань танд хүрлээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Radio and Coffee-г онцгой зочны сонирхолтой яриатай амталж саадсан сонсогч танд баярлалаа. Нэвтрүүлгийн талаарх таны санал хүсэлтийг авахар манай 11 46 12 12 дугаар ажиллаж байна. Radio and Coffee-г та гэр бүлийн радиогоор хүлээн аваарай. Сайн цагийг хамт бүтээе.